одоо доохоор нь нисэх үеэр нөгөө бичиг баримтуудаа яг шалгуулж ийсэн чинь гурван ангийнх нь одоо үсгийн алдаа гарсан буруу бичсэн. Тэгэнгүүтээ тэр хүүхдийн одоо төрсөн он сар нь болохоор 5 сарын 10 байхгүй юу төрсөн өдөр нь тэр цаасан дээр бичгэн дээр болохоор 2 сарын 10 гэж бичсэн байгаа юм. Тэгээ бас дээрээс нь нөгөө нэг хариу негатив буюу одоо сөрөг гэд гарч байгаа шүү дээ. Тэрийн цаавал одоо олон улсын хэллэгээр негатив гэж бичих ёстой байтал тэд нар болохоор not detected гэж зүгээр л нэг хар яриагаар тэгээд бичсэн байгаа байхгүй юу. Хичнээн одоо тэд нар лөө ярьсан чинь өчигдөр та нар өөрсдөө бичгээ шалгаж авахд яа гэм бэ гэж байгаа байхгүй юу. Тэг хэрвээ шалгаж аваад нэр үсгэн зүг байсан ч гэсэн тэнд нөгөө нэг негатив гэж бичээг болохоор дахиад буруу гэсэн үгээ ганаар бичиг баримтын алдаа гэд цаашаа нэвтрүүлэхгүй одоо тэр онгоцны буудлын тэр нэг өрөө төлбөр төлөөд тэнд байж байгаа биеийн байдал нь хэцүү байгаа өөрөө хамгийн хүчтэй морфиноор өвдөлт намдаагаад яваад байгаа хүүхэд байхгүй юу. Тэг өчигдөр явхаасаа өмнө нэг өвдөлт намдаах хийлэгчэд явсан. Тийш очтол гайгүй тисчих байх гэд. Тэгээд өөр ямар нэгэн уух ч юм уу тийм өвдөлт намдаах эмээр бол ерөөсөө өвдөлтөнд дарагдахгүй байгаа. Зөвхөн морфин тариагаар хийгдэл өвдөлт намдаж байгаа юм. Одоо тэнд бол ямар ч өвдөлт намдах морфин хийх ямар ч боломж байхгүй.